Сайн байцгаана уу? Сонон байна. За, энэ удаагийн уншлагаар түүний таныг их яг одоогийн мэдрэмжийг нь хараад өгье. За, асуултуудыг нь танилцуулъя. Асуултууд нь та хоёрын одоогийн байдлыг нь харж өгнө. Энэ нь энергийн шалгалт болно. За, тэгээд түүний таныг их мэдрэмжийг нь хараад өгнө. Тэгээд нэмэлтийнх нь үеэр нь уншлагатай хамааралтай нэмэлт мэдээллүүдийг нь харж өгөх болно. 3 групп байна. Эхний групп Rose Quartz ягаан болор. Хоёр дахь групп нь ягаан amethyst, pink amethyst. Гурав дахь групп нь peach selenite, тоор selenite гэж орчуулах юм уу те, ягаан selenite гэсэн үг. Тэгээд ийм 3 групп байна. Сайхан мэдрэмжтэйгээ холбогдож агаад хамгийн татагдаж буй группыг сонгоорой. Групп номер 1 уншлагадаа тавтай барил. За та empathy гэдэг нэртэй сугар харахтай Rose Quartz үзрийг бэлэгдсэн сонгосон байна. За Rose Quartz гэдэг шулуун нь болохоор хайр дурлалыг бэлэгддэг. За зураглал бөгөөд гаригсууд нь бүгдээрээ хайр дурлалыг бэлэгддэг. Эмзүүлхэн сэтгэлийг бэлэгддэг. Жинхэнэ хайрын холбоосыг бэлэгддэг. Ийм сайхан үзэр байгаа. Тэгэхээр таны уншлага руу шууд оръё. Уншлага нь ямар учиртай уншлага вэ хараад өгье. За тэгэхээр та хоёрын одоогийн байдал ямар шүү байна? Хоёрын харилцаа ямар байдалтай байна? Энээс нь групп номер 1-д яг таны групп мөн үгүй юу? Бүрэн ойлгомжтой болох болно. За, Eight of Swords. The Magician. За та яг шулуухан ярилцаагүй байж болно. Шулуухан ярилцаагүй гэдэг нь болохоор нэг бол брогт ярилцахгүй байгаа. Эсвэл ярилцж байгаа бол яг шулуухан нэгэндээ сэтгэлээ хэлчилж чадахгүй, хэлий гэснээ хэлж чадахгүй байдалтай байгаа харагдаж байна. Ace of Pentacles. За нэгэндээ өгмөр байгаа зүйл байгаа, бэлэг солилцмоор байгаа. Нэгнтэйгээ нийлэх боломжийг хүлээж байгаа, хамт байх боломжийг хүлээж байгаа, хамт цагийг өнгөрүүлэх боломжийг хүлээж байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр зөв талын нь Eight of Swords буюу би их гацсан байдалтайгаа, би боломжгүй байдалд байгаа гэсэн өөрийнхөө нөхцөл байдлыг байгаагаас нь илүү дор гэж бодсон бодлын алдаа, бодлын шоронд хоригдсан байгаа байдалтай харагдаж байна. За ийм төрлийн хүн болвол чөлөөтэй байж чадахгүй гэсэн үг. Өөрийнхөө хиймээр байгаа, хэлмээр байгаа зүйлсүүдийг хийж чадахгүй, үйл хөдлөлүүдийг хийж чадахгүй, жоохон боогдсон, баригдсан, дотгошоогоорсон, ичсэн байдалтай байна гэсэн үг. Нөгөө хүн нь болохоор амаа жимсэн байдалтай байна тий. Илүү дутуу юм хэлчихвээ, буруу юм хэлчихвээ, буруу үедээ ярилцчихвээ. Тэгээ дээрээс нь үгээ маш их залгиж байгаа байдалтай харагдаж байна. За хоёрын талаар нэмэлт мэдээллүүдийг харъя. Тэгээ ерөнхийдөө бол хоёрын энерги маш төстэй. Энерги мэдрэгдэж байна. Биений зүүн талын хүн ч гэсэн тэр, баруун талын хүн ч гэсэн тэр маш төстэй энергитэй байгаа мэдрэгдэж байна. За зүүн талын хүний бодол болон мэдрэмжийг нь харъя. Ace of Wands, The Justice дошаарсан. Баруун талын хүнийхээ мэдрэмжийг нь харъя. Бодол болон мэдрэмжийг нь харъя. Ten of Cups. Wow. The Tower. Okay. За. Тэгэхээр зүүн талын хүн нь томоохон хэмжээний салалттай нүүр тулж байна. Салалт эсвэл хүнээ салах бодолтой байгаа. Хурим цуцлах бодолтой байгаа. Тэ аль хэзээ үерхэж байгаа хүнээсээ салах бодолтой байгаа. Эсвэл X-ийн зуралтад салахгүй байгаа гэдэг ч юм уу те. Зүүн талын хоригдсон эвгүй хэцүү байдалд өөрийгөө хэцүү байдалд байгаа гэж бодоод ихчээд үйл хийхгүй байсан хүн нь яалтчгүй яг бодит амьдралын ийм хэцүү зунгаарлцсан ер нь бол хэцүү байдалтай байгаа нь бол үний юм байна. Тэгээ баруун талын хүн нь үгээ бариад жимийгээд байгаа шалтгаан нь гэвэл зүүн талын хүнтэйгээ маш гоё зүйлийг хүсэж байгаа. Маш гоё ирээдүг хүсэж байгаа. Алстай хамт байхыг хүсэж байгаа. Хамт гэр бүл босгохыг хүсэж байгаа гэж харагдаж байна. Тийм учраас энэ нөхцөл байдалд үйлдэлээ маш зөв хийхийн тулд зөвөр хийж, зөв болох юмуудыг хийхийн тулд амаа жимэж байгаа нөхцөл байдал жоохон жигдрээд, цэгцрээд
арай нэг боломжтой болох үеийг хүлээж байгаа харагдаж байна. За бас баруун талын хүн зүүн талын хүндээ сэтгэлийн үнэнчээр илчлэхгүй байгаа. Хэрвээ та зүүн талын хэцүү нөхцөл байдалд орсон хин нэгэн хүнээс салж байгаа тал нь болвол таны асуулгаж байгаа мэдрэмжийг нь мэдмээр байгаа хүн бол танд бүр асар их хэмжээний сэтгэлтэй гэсэн үг. Тэгээд энийгээ ерөөсөө бүрэн илэрхийлээгүй, бүрэн илэрхийлэх дээр ч төхөөгүй. За тэгээ бас зарим нэгэн мэдээллүүдийг маш дутуу өргөсөн байгаа харагдаж байна. Өөрийнхөө талаарх мэдээллүүдийг бүр зариудаар дутуу өргөсөн байж болцсошгүй. Нэг бол цаг нь болоогүй гэж тооцсон байна. Эсвэл тэг хэцүү нөхцөл байдлыг даваа туулсан дараа амар жим болсны дараа ярилцъя гэж бодсон байж болно. За тэгээ бас баруун талын хүн зүүн талын хүнийг айгүй фантастик романтик байдлаар хардаг. Байгаагаас нь илүү уйлгэж, байгаагаас нь илүү ингээд гоёор бодож хардаг. Ингээд өөрийнх нь хамаг хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх яг үлгэрийн хүн мэт те үлгэрийн амьдралыг хамтдаа төсөөлдгөө гэж харагдаж байна шүү. За тэгээ яг үнэндээ баруун талын хүнийхээ амьдралд нь бас асуудал тохиож байгаа. Тодорхой хэмжээний зүйлсүүд, нуралтууд, уналтууд бол болсон болж байгаа. Тэгээд энэ зүйлс дээр өөрөө анхаармааргүй байгаа. Энэ зүйлстэй яг одоо нүүр тулмааргүй байгаа учраас таны асуудлууд дээр голцоо анхаарал хандуулж иж болцсошгүй. Тэр нь өөрт нь илүү амгалан амар санагдаж байгаа харагдаж байна. За тэр зүүн талын хүн буюу яг хэцүү зүйл тохиож байгаа салалтыг туулж байгаа одоо баг зарим нь бүр шүүх хурлаар орох дээрээ тулсан байж болцсошгүй тий шүүх хурал биш маа гэхэд бичиг баримт зохицуулах гэдэг ч юм уу. За эсвэл бүр гэрлэлт салаагүй болвол X нь хариуцлага тооцсноо гэд уурлаад яваад иж болцсошгүй. Ийм X нь хариуцлага тооцсон би чамтай чи надад биний чамд өгжүүлсэн зүйлсийг чи надад эргүүлж өгөөгүй чи надад сэтгэл гаргаж байгаагүй гэдэг ч юм уу. Ийм айгүй юм нэхэл хатуутай нойтон хамуул нөхцөл байдалд бол орсон байгаа харагдаж байна. Гэхдээ энэ нөхцөл байдал зүүн талын хүн тийм ч хүч чадалгүй биш. Энэ нөхцөл байдал тийм их нөлөөтэй байх шаардлага байхгүй. Амьдралд нь тийм их нөлөөтэй байх шаардлага байхгүй шүү гэдэг зөвлөгөө орж ирж байна. Хуучны асуудал болоод байна тий. За тэгээ хуучны асуудалтай холбоотой үнтэйгээ хүүхэдтэй ч усан байж болцсошгүй. Эсвэл хүүхэдтэй байх гэж байгаад байсан ч байж болцсошгүй тий. Ер нь жоохон ноцтой зүйлсэл тохиосон харагдаж байна. Гэтэ ноцтой одоо бүр давж гарах боломжгүй хэмжээний айгүй хэцүү ноцтой бол биш гэж харагдаж байна шүү. За энэ нөхцөл байдал дээр нэг л мэдээллийг нь харъя. Та хоёрын нэг их мэдрэмжийг нь харъя. За тэгээд энэ харилцааны бодит үннийг нь бас харж өгье. Chemistry, keep an open mind. Love yourself first. За энэ нөхцөл байдал таач тэр нөгөө үнэнч тэр хоёулаа жоохон хаагдмал байдалтай байна шүү. Тэгээ жоохон сөрөг үзэл бодолтой хаагдмал юмсыг ер нь жоохон сөргөөр нь харсан байдалтай байна. За тэр хайр дурлалыг ер нь жоохон ер нь л болж бүтдэггүй штэ. Тэгээ энэ одоо яадаг болтоо гэсэн үг хэллэгнүүд толгойн дотор орж ирж байна. За зүүн талын хүн болохоор нөгөө баруун хүнтэйгээ тааралцаа ер нь муутай байх та таталцал ер нь нэг битээр тийм ч сайн таарах хүмүүс мөн болоогүй болоо гэдэг дээр айгүй эргэлзэж байгаа харагдаж байна зүүн талын хүн нь. Тэгээ асуудалд орсон байгаа хүн маань баруун талын хүн тэгээ зүүн талын хүн хэр таталцал муутай таарамж муутай байх болов гэсэн сэжүүртэй явж байгаа харагдаж байна. Энэ сэжүүр нь үнэн бус байх магадaltaй. Яагаад гэвэл баруун талын хүн нь нөгөө хүн нь өөрийнхөө яг бодит үннийг илэрхийлээгүй байгаа. Яг бодит үннээр ярилцаагүй байгаа. Тийм тэгэхээр яг та хоёрын дунд яг жинхнээсээ хоёр хүн холбогдоод харилцан яриа өрнүүлдэг иймэрхүү зүйлсүүд нь харьцангуй дутмаг байна. Яг жинхнээсээ бонд хийж жинхнээсээ харилцан холбоогоо холбосон, сэтгэлээ холбосон энэ зүйлсүүд нь ер нь жоохон дутуу байна. Тийм учраас энэ зүйлс нь дутуу байгаа учраас энэ дутуу туршлага, дутуу зүйлс, дутуу мэдээлэл дээр суйрлан энэ харилцаа таарахгүйг шийдэх бол хэцүү юм а тий. Тэгэхээр мэдээлэл маш дутуу байна л гэсэн үг. Мэдээлэл дутуу бол маш зүүн талын хувийн харилцаа таарамж муутай байж болно гэсэн сэжүүртэй явж байгаа харагдаж байна. За баруун талын хүн нь болохоор зүүн талын хүнийгээ энэ одоо байгаа хэцүү нөхцөл байдлаас гарч чадахгүй л хахта энэ нөхцөл байдалтай өөрд үлдэн хахта бид хоёр хамт байх боломж нь олдохгүй л хахта гэсэн айгүй юм сөрөг үзэл бодлуудтай явж байна. Яагаад ийм сөрөг үзэл бодлуудтай байна вэ гэхээр нэгт
баруун талын хүн маань их хүчтэй мөрөөдөж байгаа тий. Их хүчтэй фантазалж хүчтэй одоо тэнгэр дээр дүүлэн нисэж гэдэг ч юм уу тий. Их маш их зүйлийг төсөөлөн бодож мөрөөдөж явж байгаа учраас энэ их мөрөөдөл, энэ их хөөрсөн сэтгэл хөдлөлийг нь логик нь тархин балансжуулж өгөхийн тулд эсрэг нөгөө зөгрөө нь за бүтэхгүй байлгүй дээ. Тийм амархан юм гэж юу яхав дээ. Ийм гоё зүйл гэж юу яхав дээ гэх тэ өөрийгөө баланслж байгаа учраас өөрийгөө жоохон сөрөг үзэл бодолтой байлгаж байгаа харагдаж байна. Энэ нь өөрийгөө хамгаалж байгаа, өөрийгөө сэтгэлийн шахнаас хамгаалж байгаа зүйл бол мөн байна. Love yourself first. За энэ харилцаан дээр манай хоёр хүн маань таач тэр нөгөө үнэнч тэр хоёулаа өөрсдийгөө бүрэн хайрал сурах тал дээр сургаалаас явагдаж байгаа. Яалтчгүй явагдаж байгаа гэж харагдаж байна. Ace of Pentacles. За тэгээд энэ харилцаа нь ямар ч зөв рүү явсан бай энэ хүний нөлөөтэйгээр та хоёрын харилцааны нэгнийгээ таньдаг болсон нөлөөтэйгээр та хоёрын нэг энерги нөлөөтэйгээр та хоёр хоёулаа нэлээд хоёрох болно, хоёраа төвшин ахих болно гэж харагдаж байна. За одоо энэ харилцааных нь утга учирыг нь хараад өгье. За энэ харилцааных нь утга учир энэ яа. За ихэр төлөв харилцаа гэж болно. Soulmate ч байж болно. Ямар ч ихлээсэн утга учиртай харилцаа бол мөн байна. Emotions, look deep within your emotions. За тэгээд энэ харилцааны бодит үннийг та өөрөө мэдэрсэн байгаа. Сэтгэл хөдлөлөөрөө аль хэдийнэ мэдэрсэн байгаа. Тэгээд сэтгэл хөдлөлөө яг чин сэтгэлээс нь үнэлээд, хүлээн зөвшөөрөөд дээгүр үнэлээд гарах юм бол та бодит үнийг өөртөө хүлээн зөвшөөрөх болно гэж харагдаж байна. За энэ бол айгүй утга учиртай харилцаа бол мөн байна. Энэ өөрөө twin flame-уудыг ихэр төлөөдөө бэлэгддэг тэмдэгт мөн байгаа. За тэр уншлахын эхнийх нь хэсэг ингээ боллоо. Одоо нэмэлтээр нь энэ харилцааны ирээдүйг нь хараад өгье. За бас энэ харилцааны талаар мэдээллийг дамжуулж өгж байгаа сахиусныхын талаар хараад өгье. За бас бус мэдээллүүдийг нэмэлтүүдийг харж өгөх болно. За хэрэг манай нэмэлтийг мань авах гэж байгаа бол тунадахгүй нэмэлтээр мань олцъя. Хэрэг бичлэгийн хэмжээ өндөрлөх гэж байгаа бол өндрөөс өндөр амжилтыг хүсье. Сайн сайхны хүсье. Дараагийн бичлэгээр уулзъя. Тэр баяртай. Group номер 2 сайн байцгаана уу? Уншлагада тавтай морил. За та Pink Amethyst ба Soul Star Chakra гэдэг утгатай хөзрийг сонгосон байна. За энэ хөзөр нь маш хувь зайны дагуу тэнгэрлэг мэдээллийг буулгаж орж ирсэн хайр дурлалыг бэлэгддэг чулуу байгаа даа. Уг нь бол Amethyst гэж чулуу Чернелийн онготой чулуу байдаг тийм. За тэр шууд асуулт руу оръё. Та хоёрын одоогийн байдлыг нь хараад өгье. Энэ одоогийн байдлыг нь харж өгснөөр та болон түүний харилцаа нь ямар харилцаатай байна, хэний талаараа нэг нь ойлгомжтой болоод энергийн шалгалт нь хийгдэж байна л гэсэн үг. За энергийн шалгалтын үеэр та энэ групп номер 2 нь яг үнэхээр таны групп мөн байна уу юу? Баттайгаар мэдэх боломжтой юм аа. За зүүн талын хүн, баруун талын хүн гэдээ харж өгье. Зүүн талын хүний зэрэг гарч ирж байна. Four of Pentacles. За баруун талын хүний энергийг харъя. Queen of Cups доош харсан байна. За харилцааных нь энергийг харъя. За энэ харилцаанд яг одоогоор харилцаатай яг одоогоор суусан гэрэлсэн хосууд багтах магадлал маш өндөр байна. Гэтэ заавал бол шаардлага байхгүй. За энэ хоёр хүмүүсийн нэг их бодол бөгөөд мэдрэмжийн хөзөрнүүдийг нь авъя. Энэ харилцаа нь яг одоогийн байдлаар нэг хүн нь энэ харилцаанд арай илүү үнэнч, арай илүү баттай байгаа харагдаж байна. Нөгөө хүн нь болохоор энэ харилцаанаас сэтгэлээ татаж авсан, энэ харилцаанаас холдсон, хөндөрсөн энергитэй харагдаж байна. За түүний бодол болон мэдрэмжийг нь харъя. Бодол болон мэдрэмжийг нь харъя. Page of Swords. Окей, за. Энэ уншлагыг авч байгаа тал нь зүүн талын хүн буюу Page of Four of Pentacles гарч ирсэн хүн болов уу? Гэхдээ уншлагыг авч байгаа хүн буюу энэ сонсож байгаа хүн та өөрөө Queen of Cups байх боломжтой. Хэрвээ ялангуяа та өөрөө усны ордын эмэгтэй хүн болвол та Queen of Cups тал байх боломжтой. Усны орд гэдэг нь загас мэлхий хилэн зардыг бэлэгддэг байгаа. Энэ харилцаан дээр баруун талын хүн Four of Pentacles-ийн хүн Queen of Cups хоёрын хүн ирэхэд бол харилцаанд л эзэнэ байгаа. Тэгээд зүүн талын хүн энэ харилцаанд үнэхээр дассан, энэ харилцаа нь үнэхээр гэр орон шиг санагддаг болсон.
гэж харагдаж байна. Энэ харилцаанаас салмааргүй байгаа, энэ харилцааг тавьж явуулмааргүй байгаа. Тэгээд амьдралынхаа хамаг л доктортой амьдралд нь хамаг л тайван мэдрэмжийг авчирдаг, амгалан авчирдаг, тав тухайг авчирдаг энэ бүх зүйлсүүдийг энэ харилцаатайгаа холбож хардаг байна. Тэгэхээр зүүн талын хүн нь байр саваа баруун талын хүнтэй хамт авсан байж болно тийм. Байр савны цул баруун талын хүний нэр дээр байж болно гэдэг ч юм уу. Ажил нь энэ харилцаатай холбоотой байж болно. Та хоёр хамтдаа ажил хийдэг байж болзошгүй, хамтдаа санхүүгээ зохицуулдаг байж болзошгүй. Тэгээ хэрвээ та хоёр салах юм бол зүүн талын хүн нь хамаг амьдралынхаа амар амгалан, хамаг тав тух доктор гэх мэт энэ зүйлсийг бүгднийг нь алдах байдалтай харагдаж байна. Нэлийн хэцүү байдалд орохоор харагдаж байна. Тэгээд үнэхээр яг жихнээсээ хэцүү байдалд орохгүй байсан ч гэсэн сэтгэл хөдлөлийн хувьд бол үнэхээр хамаг зүйл нь дөргиод чичрээд үнэхээр хэцүүдэх байдалтай байгаа харагдаж байна. За тэгээд бас зүүн талын хүн нь The Four of Pentacles хүмүүс өөрөө энэ харилцаанд хамаг мөнгө санхүүг нь оруулж ирдэг хүн ч бас байж болно. Эсвэл яг өөрөө хуваараа ажил эрхэлдэггүй тэгээ хамаг мөнгө санхүү нь баруун талын хүнээс хамааралтай байдаг байж болно. За баруун талын хүн манай Queen of Cups маань болохоор за юу гэж хэлэх вэ? Дахиад өдөр сугалт яг мессежийг би бүр яг шулуун хэлж өгөхөөс өмнө нэмэлт мэдээллийг авч жаад мессежийг шулуунаар хэлж өгье. Trust, enlightenment, clarity. За children. За та хоёр дундаас хүүхдүүдтэй байж болно, хүүхдүүдтэй байж магадгүй. За тэгэхээр за яг хэрвээ та энэ уншлагыг авч байгаа хүн нь та өөрөө Queen of Cups тал нь болвол баруун талын хүн нь таны итгэлийг алдчихъя. Тэ? Таны итгэлийг алдсан байна, хуурсан байна, мэхэлсэн байна, мэхлэх зүйл тохиосон байна. Хэрвээ тийм зүйл тохиоогүй болвол баруун талын хүн нь энэ харилцаанд хуурах зүйл хизээ нэгэн цагт болноо. Тэгээ миний итгэлийг алдах зүйл угаасаа болноо. Харилцаа гэдэг зүйл угаасаа миний итгэлийг алддаг, угаасаа миний сэтгэлийг гонсойлгодог гэж хардаг учраас тэрийг ийм хүлээлттэй байна. Нэг бол өнгөрсөн талхизэнэ яг энэ хүн итгэлийг нь алдсан, мэхэлсэн. Эсвэл тийм учраас энэ дахиж давтагдана гэж бодоод байгаа. Эсвэл ийм зүйл тохиогоо бол хизээ нэгэн цагт угаасаа давтагдана гэж бодоод байгаа харагдаж байна. Тийм учраас энэ хүн энэ харилцаанд үнэхээр амраа амгалан угаасаа байхгүй байгаа учраас жоохон өөр хүмүүстэй уулзах гэдэг ч юм уу, өөрөө төрүүлж мэхлэх, төрүүлээд араар нь тавьчих, төрүүлээд араараа тавиулахаас өмнө араар нь тавьчих тийм санаа бол байгаа харагдаж байна. Тхийг хүсэж байгаа харагдаж байна. За тэгээд энэ харилцаанаас салмаар байгаа, харилцаанаас холдмоор байгаа, хөндөрмөр байгаа, зай барьмаар байгаа гэж харагдаж байна. Баруун талын бол үнэхээр энэ харилцаанаас зай барьмаар байна. Яагаад вэ гэхээр энэ хүн ерөөсөө зай барьж агаад өөрөө өөртөөгөө цагийг өнгөрөөснөөр энэ харилцаа яг ямар учиртай харилцаа юм, би юу мэдэрч байна, юу болоод байгаа гэдгийг ойлгомоор байгаа байдалтай харагдаж байна. Тэгэхээр ерөөсөө бодлоо зохицлох хэрэгтэй тийм, бодол болон мэдрэмжээ зохицлох хэрэгтэй байгаад байгаа. Өөрт нь хувийн орон зай хэрэгтэй байгаад байгаа. Ангаах зүйлс, ангаах орон зай хэрэгтэй байгаад байгаа харагдаж байна. Энэ нь байхгүй хомс байгаад байгаа учраас тэгээд тантай хамт эсвэл та өөрөө зүүн баруун талын хүн буюу space хэрэгтэй байгаа хүн нь бол та хоёр хамт байхлаар баруун талын хүн буюу Queen of Cups маань өөрийнхөө мэдрэмжийг боловсруулах орон зай нь олддоггүй, бодлоо бодох орон зай нь олддоггүй, өөрөөрөө байх орон зай нь олддоггүй, өөрийнхөө яг амьдралаас юу хүсэж байгааг мэдрэх, олж мэдэх нь ойлгомжгүй байдаг. Тийм учраас өөрийнхөө амьдралаас юу хүсэж байгаа, юу гамаар байгааг мэдэхгүй байгаад ахлаар яг энэ харилцаанд өөрөө үнэхээр яг сонголтоор байгаад байна уугүй юу гэдгээ мэдэхгүй болчиход байна л гэсэн үг. Тэгэд энэ харилцаанд байгаа шалтгаан нь ерөөсөө хүүхэдтэй холбоотой. Нэг бол та хоёр дундаасаа хүүхэдтэй басан учраас хүүхэдтэй бодоод энэ харилцаанд байгаад байгаа. Эсвэл ирээдүйдээ та хоёр хүүхэдтэй болно гэж ярьдаг болвол ирээдүйдээ та хоёр хүүхэдтэй болохын тулд баруун талын хүн энэ харилцаанд байгаад байгаа гэж харагдаж байна. За энэ хүний мэдрэмжийн талаар нэлээд сайн ухаж харж өгье.
sensitize, climate. Загсны ордын үзэр гарч ирсэн. Тэгэхээр энэ харилцааны аль нэг хүн загсны ордтой байж болно те. Ерөөсөө орчин нь бүрэлдэхгүй байна гэсэн утга гарч ирж байна. Мэдрэмжээ мэдрэх, нэгэнтэйгээ холбогдох, нэгнийхээ талаарх мэдрэмжийг олж мэдхийн тулд орчин нь ерөөсөө бүрэлдэж өгөхгүй байна. Тэгэхээр яг та хоёрын харилцаанд орчин нь мэдрэмжээ мэдрэхэд таатай орчин биш байгаа даа их завгүй байдаг уу тий эсвэл юу болоод байна хэрүүл маргаан байдаг уу эсвэл байнга стресстэй байдаг уу гэдэг ч юм шиг тий мэдрэмжээ мэдрэх орчин нь ерөөсөй байхгүй байгаа даа хүн чинь өөрийнхөө мэдрэмжийг мэдрэх бодлоо мэдрэхийн тулд заавал сингл явах шаардлага байхгүй хүнтэй үерхэд харилцаанд орсон л бол одоо ингээд байнга бачуурсан мэдрэмж аваад гэдэг ч юм уу тий агаараа боогдуулсан мэдрэмж аваад байж идэг нь бол харилцааны бодит үнэн биш юм аа гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгээ strength хүч чадлагын үзэрдээ 2 удаа гарч ирсэн байна. Энийн шалтгаан нь гэдлээр та хоёулаа харилцаанд маш хүчтэй байх гэж хичээгээд байна. Хитрхийл хүчтэй байх гэж хичээгээд байна. Зөв юмыг хийх хэрэгтэй, төвчээртэй байх хэрэгтэй, хүчтэй байх хэрэгтэй гэд энэ үзэл бодлууд нь хамаг асуудлын гол болоод байна шүү. Тэгээ за бас нөгөө талаараа яг жинхнээсээ хүчтэй байх хэрэгтэй. Жинхнээсээ хүчтэй байх гэдэг нь юу юм бэ? Жинхнээсээ хүчтэй байх гэдэг нь мэдрэмжээ мэдрэх, хэцүү мэдрэмжүүдтэй үнэн шударгаар нүүрт болох те хэцүү зүйлсийг нь хийх, шаардлагатай боловч хэцүү зүйлсийг хийх. Энэ бол жинхэнэ хүч чадал мөн те гэдэг зөвлөгөө захиуснаас нь харж ирж шүү. За уншлагын мэдээлэл одоо энэ ингээд өндөрлөж байна. Нэмэлтээр нь уншлагын энерги нь үргэлжлээд гарч ирэх болно. За тийм учраас уншлагын эхнийх нь хэсгийг ингээд өндөрлөе. Мэдрэмж нь бол ийм ойлгомжтой байна. Хоёр талын хоёр хүний хоёулынх мэдрэмж нэг их мэдрэмж ойлгомжтой тодорхой гарч ирсэн байгаа. Бас жоохон зөвлөгөө ч гэсэн гарч ирлээ. Хэрвээ манай нэмэлтийг мань авах гэж байгаа бол нэмэлтээр мань энэ харилцааны ирээдүг нь харж өгнө. Ямар сахиуснаас мэдээлэл орж ирж байгааг нь харж өгнө. За тэгээд энэ харилцаатай холбоотой бас бус зүйлсийг харж өгөх болно. Хэрвээ манай нэмэлтийг мань авах гэж байгаа бол туудахгүй нэмэлтээр мань уулзъя. Хэрвээ уншлагаа энэ өндөрлөх гэж байгаа бол үнцэнтэй цагаа надтай өнгөрөөсөн маш их баярлалаа. Өндрөөс өндөр амжилтыг хүсье, сайн сайхныг хүсье. Дараагийн имжлэгээр уулзъя түр баяртай. Group номер 3 уншлагадаа тавтамаарай л. За peach selenite буюу universal chakra буюу хорвоо ертөнцийн хүрд гэдэг ийм үнэхээр сонирхолтой, үзэсгэлэнтэй зурагтай үзрийг сонгосон байна. Selenite гээд чулуу нариутгалын энерги шилжүүлэлтийн дамжуулалтын чулуу байдаг байгаа. За энэ тухайн уншлага нь ямар ч байсан бай танд их хэмжээний ухаарлыг хорвоо ертөнцтэй холбоосыг юм өгөх болно гэж харагдаж байна. За шууд уншлах руу оръё. Та хоёрын одоогийн байдлыг нь хараад өгье. За тэгэхээр та хоёрын одоогийн байдлыг харж өгснөөр энэ уншлага яг хэний талаар вэ гэдг нь ойлгомжтой болох болно. Таны уншлага мөн үгүй юу гэдэг нь бас 100% ойлгомжтой болох болно. За зүүн талын хүн, баруун талын хүн гэж харж өгнө. Тэгээд аль нь ч нөгөө хүн байх боломжтой. Үзэрнөөсөө хамаарат ойлгомжтой байх ёстой. Хэрвээ та хоёрынх нь байр нь солигдож байгаа юм шиг мэдрэмж төрж ивэл та хоёр нэгнийгээ толдож байна л гэсэн үг юм шүү. За зүүн талын хүний энергийг харъя. Баруун талын хүний энергийг харъя. Lovers доош харсан гарч ирсэн байна. Энэ хоёр хүний харилцааны энергийг харъя. За тэгээ нэмэлт үзэрнүүдийг нь харъя. За баруун талын нэмэлт үзэрнүүдийг харъя. За энэ харилцаанд маш их зүйл тохиож байна. Маш их хэмжээний ихрийн ордын энерги хүчтэй орж ирж байна. Аль талаас ерөөдөө энэ харилцааны яг одоо тулж байгаа энерги нь ихрийн ордын энерги байна гэж харагдаж байна. За баруун талын хүн нь буюу the fool Тэгийн тоотой хүн нь баруун талын хүн нь энэ харилцааны араас гүйж байгаа энэ харилцааг урагшлуулах гэж оролдож байгаа хүн нэ гэж харагдаж байна. Энэ харилцааг урагшлуулах гэж хичээж байгаа энэ харилцаанд хамгийн хичээл сэтгэлийг гаргаж байгаа энэ харилцааг нийлүүлмээр байгаа тийм энэ харилцааг ирээдүйтэй гэж харж байгаа энэ хүнтэй нөгөө зүүн талын хүнтэйгээ нийлмээр байгаа энэ хүн төлөө тууштай байж чаднаа гэсэн ерөн шинэ харилцааг эхлүүлмээр байгаа шинэ амьдралыг эхлүүлмээр байгаа энэ харилцааг урагшлуулмаар гал нь баруун талын талтай байна.
Харин зүүн талын хүн буюу lovers хөзрөөр гарч ирсэн хүн маань өөрөө баггүй хэмжээний ангаалтыг хийж байна. За тэгэд харилцаа холбоонд харилцаа үерхэлд оронгууд л өөрөөсөө их хэмжээний золиосыг гаргах шаардлагатай байгаад байдаг. Тэгээ өөрийгөө баахан золиосолж хичээсний дараа нэлээд харамсах зүйл тохиодог, биел шархлаа дуустдаг гэсэн энерги зүүн талын хүнээс мэдрэгдэж байна. Тэгэхээр зүүн талын хүн бол жинхэнэ хайр гэдэг зүйлд жоох итгэдэггүй бэрийн хүн байна. Тэгээд баруун талын хүнтэйгээ гой харилцаатай болж чадна гэдэгт 100% итгэж чадахгүй байгаа. Ер нь жоохон сөрөг үзэлтэй байгаа. Харамсгаас айж байгаа. Тэгээ их хэмжээгээр бодож байгаа. Ухаантай шийдвэр гаргах хэрэгтэй, их сайн бодох хэрэгтэй гэсэн хандлага орж ирж байна. За тэгээ мэдрэмжийн хувьд болохоор өөрөөсөө ихийг гаргах ёстой, өөрөөсөө их золиосыг өгөх ёстой гэсэн юм дарамтшилтыг их мэдэрсэн байгаа мэдрэмжтэй харагдаж байна. За тэгээд яг хоо нэг талаараа өөрөөсөө хэмжээний золиосыг гаргамааргүй байгаа ч гэлээ нөгөө талаараа бас өөрийгөө золиослох, бусдын төлөө золиослох дуртай. Тэгжээж өөрийгөө сайн хүн мэдэрдэг. Тэгжээж нэг юм амьдрал нь утга учиртай юм шиг болдог. Ийм хэцүү комплекс динамик зүүн хүний хувийн ертөнцийн дотор хувийн эмоцийн ертөнц, бодлын ертөнц нь жоохон зангиралтай байгаа харагдаж байна. Баруун талын хүн маань болохоор энэ харилцаан дээр өөрийгөө их азгүйгээр мэдэрч байгаа харагдаж байна. Ер нь энэ нөхцөл байдал урагшлан амжилттай явна гэдэгт тиймч итгэл дүүрэн бол биш байна. Гэхдээ оролдоод үзэн хичээн би угаасаа энэ хүн дуртай, энэ хүнтэй эхлэлмээр гэж бүр шийдсэн. Энэ хүнтэй алстаа үнэхээр аз жаргалтай сайхан харилцаатай байх боломжтой гэдгийг надад харагдаж байна. Мэдрэгдэж байна, боломжтой гэж харагдаж байна гэсэн юм арай өөдрөг сэтгэлтэй. Гэхдээ мэдрэмжийн хувьд болохоор цагаан бараг л бүтэхгүй байх таа гэсэн мэдрэмж бас баруун талын хүнд харагдаж байгаа байна. За энэ харилцааныхын талаар нэмэлт мэдээллийг хараад өгье. Яг энэ харилцааны утга учирын талаар мэдээллийг харж өгье. Ерөнхийдөө бол бүх хангалттай мэдээлэл нь эхнийхээ уншлахаа 4 минут дотор бол хангалттай гарч ирж байна. Гэхдээ хүмүүс яг 5 минутын уншлах гэхэлэр хүмүүс маш дургүй байдаг учраас жоохон нэмэлт мэдээллүүд оруулж ирж өгье. За. Knight of Swords, Knight of Pentacles, King of Cups. За энэ дээр нэмэлт хэзрийг харъя. Их хөзөр унж байна. Унсан хөзрийг нь авъя. Tested connection. За. Манай хоёр хүн байна. Таач дээр нөгөө хүмэнч дээр хоёулаа яг маш адилхан сургаалыг энэ харилцаанаас олох хэрэгтэй. За энэ сургамжийг сурсны дараа хоёрын харилцаа нийлчих магадгүй. Эсвэл нэгнээс хав илүү дээр хүмүүсийг ч олчих магадгүй. Энийг нэмэлтээр нь хараад өгье те. За ямар ч ихлээс энэ харилцаанд сургаалтай яг одоо тулж байгаа сургаал нь болохоор өөрийнхөө хийх хязгаарыг хамгаалж сурах, хийх хязгаараа өөрөө хувьдаа барьж сурах те. За тэгэхээр зүүн талын хүн хэрвээ өөрийнхөө хийх хязгаараа айгүй сайн барьж чаддаг, өөрийгөө хангалттай сайн хүндэлдэг те. Бусдад золиослох дарамтшилтыг мэдэрдэггүй, өөрийгөө золиослохгүйгээр хүнтэй харилцаа үүсгэж чаддаг гэдэг ийм чадварууд хэрв зүүн талын хүнд байсан бол зүүн талын хүн баруун талын хүндэд татгалцахгүй. Баруун талын хүнээс татгалцахгүй, харилцаанаас ингэж их цогтхгүй, харилцаанаас татгалцахгүй гэж харагдаж байна. Тэгэхээр зүүн талын хүнд баруун талын хүн таалагдсан таалагдаагүй дээ биш. Зүгээр хувийн харилцаа, хайр дурлал, хосын харилцаа гэдэг зүйл нь өөрөө таалагдахгүй байгаа. Тэгээ яагаад вэ гэхээр хосын харилцаа, хайр дурлалын харилцаа нь өөрөө золиосын шин чанартай, ядаргаатай, нойтон хамуул шин чанартай гэдэг үзэл бодлын алдаа байна шүү. Тэгэхээр энийгээ сурах, энэ харилцаанд сурах хэрэгтэй байна. За манай баруун талын хүний маань сурах ёстой зүйл нь болохоор хүнд хайртай сэтгэлтэй байлаа гэд өөрийгөө өрөх шаардлага байхгүй. Арай жоохон өөр үг орж ирж байна те. Зүүн талын хүний сургамжийн золиосын талаар исэн бол баруун талын хүнийх нь сургамж нь энерги өрөх талаар, энергийн цорхоо, энерги өрөх талаар харагдаж байна. Boundaries те. Тэ энерги өрөх. За тэгэхээр өөрийгөө дэмий юмд өрөх. Одоо жишээлбэл хин нэгэн хүнд хайртай, хин нэгэн хүнд дуртай болвол тэр хүнийг тэр хүн эргүүлээд танд энерги өгнө гэтэл нь та өөрийнхөө энергийг түнд зарцуулахгүй байх нь тийм үү.
Тэгээд өөрийнхөө энергийг голцоо өөртөө зарцуулангаа хажуугаар нь бас краштай ажилладаг, хажуугаар нь сэтгэлтэй байж болдог гэдэг ийм сургаамж байгаа юм байна. За энэ хоёр хүний нэгнийгаа гэх мэдрэмжээр нь бас голцоо төлхөө нэвэлт мэдээллүүд, нарийн мэдээллүүд одоо харж өгье. Зүүн талын хүн, баруун талын хүн хоёрынх нь нэг илүү нарийн мэдрэмжүүдийг нь харж өгье, нэг их нарийн мэдрэмжүүдийг нь харж өгье. За. Juno partnership. Зүүн талын хүн бол үгүй би хүнтэй хамтрахгүй гэсэн хүн байгаа. Тэгээ ерөөсөө яасан ч олон хөзөр гарч ирдیں۔ Тэ би хамтралыг хосын ярилцаг эсэргүүцэж байна гэсэн тохиолдолд яасан ч их хөзөр гарч ирдیں۔ За баруун талын хүн болохоор digest. Яг үр шим, үржил шим витамин гэдэг ч юм уу. Яг хүнд хэрэгтэй, хүндийг анс шаргалыг өгдөг, гой зүйлсийг амраа маглан өгдөг, сайхан эд баялагийг өгдөг. Энэ сайхан мэдрэмжүүдийг өөртөө шингээх хэрэгтэй. Өөртөө шингээхгүй манай баруун талын хүн маань жаахан гой мэдрэмж аваад жаахан хинэрэхтэй болоод эргэлээрээ энийгээ эргэн тойронд байгаа хүмүүстэй зарцуулцдаг харагдаад байна. Эргэн тойрны хүмүүстэй ингээд эргэн тойрныхоо цэцгийг услаад өөрийнхөө цэцгийг услахгүй байгаад байна л гэсэн үг. Тэгэхээр баруун талын хүнд маань бол ийм сургаамж байна. За мэдрэмжүүд ингээд тэгэхээр баруун талын хүн маань ерөөсөө зүүн талын хүнийгаа аюу юм хүүтэн сэхүү хөндий хүн гэдгийг бол аюу хүчтэй мэдэрч байгаа. Гэхдээ хайр дурлал угаасаа л ийм байх хэвээр. Угаасаа л ийм байдаг. Угаасаа нэг нь араас нь гүгээд нэг нь араасаа гүйлгдэг штэ. За тэгээд зүүн талын хүнд ийм гоё ээлтэй эерэг харилцаа байхгүй учраас харилцааны дурсамж түүх байхгүй учраас би энэ дурсамж түүхийг нь бүтээж өгмөр байна гэсэн хандлага баруун талын хүнд байна шүү. Тэ? Тэгэхээр одоо айгүй зовсон зүдэрсэн хүнийг хараад би энэ хүнийг аварчих ирсэн, би энэ хүнийг аварчвал өөрийгөө гоёор мэдэрнэ гэсэн тал харагдаж байна баруун талын хүнээс. Тэ? Одоо ерөөсөө айгүй үлссэн байгаа хүүхдийг очиж хооллож өгөх шин чанарын тал бол харагдаж байна. Аврагчийн комплекс харагдаж байна. Энэ нь тийм ч сайн зүйл бас биш ээ. Тэ? Энэ аврагчийн комплексыг хүмүүс сайн зүйл гэж андуурах гэдэг гэхдээ үндэ яг ухтаа бол бас тийм сайн зүйл биш байгаа. За тэгэхээр зүүн талын хүний мэдрэмж нь болохоор би чамд туртай дургуун ерөөсөө хамаа байхгүй. Би зүгээр хинтэй чамд байгааргүй. Би ганцаараа баймаар байна гэсэн хандлага гарч ирж байна. Энэ тэгээ ерөөсөө энэ зүүн талын хүний өөрийнх нь хувийнх нь асуудалтай холбоотой, хувийн үзэл бодол, хувийн мэдрэмж, хувийн сонголттой холбоотой ерөөсөө туртай дургуугийн асуудал бол биш юм аа гэж харагдаж байна. За тэгэхээр та хоёрын нэгнээ гэсэн мэдрэмж нь өрхөд бол юм байна. Яг одоогийн яг эмчилгээг өрнөж байгаа үеийнх нь мэдрэмж бол юм байна. Энэ мэдрэмжүүд нь маргааш нөгөөдрөөс бас өөрчлөгдөх боломжтой тийм үү? Одоо энэ уншлагыг сонссныхаа дараа та магадгүй өөр сонголтуудыг гаргаад бие арай өөрөөр авч яваад ингэснээс хойш өөрчлөгдөх боломжтой. Гэхдээ яг энэ уншлагыг авч байгаа үед бол яг ийм мэдрэмжтэй сууж ин шүү. За хаалаар уншлагын эхнийх нь хэсэг ингээ сайхан бүрэн бүтэн боллоо. Энергийнх нь урсгал ингээ дуусчин тэ. За хэрвээ манай нэмэлтийг авах юм бол энергийн урсгалыг үргэлжлүүлээд уншиж өгнө. За тэгээ хэрвээ манай нэмэлтийг авах гэж байгаа бол туутахгүй нэмэлтээр маань уулзъя. Хэрвээ уншлагын чинь өндөрлөх гэж байгаа бол дараагийн бичлэгээр уулзъя түр баяртай. За тэгээ нэмэлтээр нь харах зүйлсүүд нь болохоор ямар сахиусын мэдээллийг хүргэж өгсөн бэ? Энэ харилцааны ирээдүй юу вэ гэх мэт зүйлсийг нь харж өгөх болно. За түр баяртай баярлаа.